Юу яцхандаа залуучуудаа өнөөдрийн бичлэгээр харж байгаачлан йогтой холбоотой бичлэг хийх гэж байгаа. Миний би өөрөө 2 жил орчим йогоор хичээсэн байна. Тэгээд саяхан болсон 4 сард 16 дахь йогийн дэлхийн аваргын тэмцээнд би бол манай баг бүрэлдэхүүн оролцож тэгээд түүнийхэн тухай би та нартай бичлэг хийн хуваалцахад бэлэн болсон байна. Тийм болохоор та нар бичлэгээ заавал дуусна үзээрэй гэж хүсэх байна. Йог гэж юу вэ? Энэ дасгал хийхээс илүү ямар ялгаатай вэ? За, йогийн дасгал нь бусад төрлийн дасгалаас юугаар ялгаатай вэ гэхээр йогийн дасгалыг хийсний дараа хүний бие болоод сэтгэл маш сайн амгалцсан байдаг гэсэн. Нэг өсөндөө эрч хүч энерги илүү цуглуулж авч чаддаг гэсэн. Бусад дасгалууд хийсний дараа би жоохон ядрал үсээд байдаг. Тэгэж магадгүй те амиж хичээлж байсан бол та йогийн дараа ингээд дасгалаа хийсний дараагаар амраад босоод ирсний дараа бид илүү их эрч хүч энерги хөнгөлж чаддаг гэсэн. Түүгээр Йогоор тогтмол хичээснээр бие махбод болон оюун санаа хэрхэн бэлддэг? За, йогоор хичээлэхээр хүмүүс ингээд өнгөцгөн батнаас нь харах юм бол зүгээр л ингээд хүмүүс бол нуурч уграад байр гэж ойлгоод байдаг. Эсвэл зүгээр биеийн тасал хөдөлгөөн хийгээд байна гэж харагддаг. Яасан дээр энэндээ юу болж байна, биед нь юу болж байна гэхээр биеэр дамжуулан тэр хүний майндтай ажиллаж байгаа хүмүүс бол йогийн багш нар. Тэгээд тэр хүн өөрөө ч гэсэн яг йогийнхоо бодсон дээр гараад ирсэн цаг өөр ямар ч зүйлс атаарахгүйгээр яг л өөрийн мэдээ төвлөрч яг одоо цагтаа багш нь йог тасалдаг гэсэн. За, сэтгцэн эрүүл мэндийн хувьд бас яригддаг. За, сэтгэлийн одоо маш олон асуудлуудтай хүмүүс йогоор хичээлээ маш гоё үр дүн гарсан тохиолдол байдаг. Аливаа өвчин ерөөсөө сэтгэлээс үүдэж байна гэж одоо шинжлэх ухаан хүртэл батлаад байна шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэл нь тайван, амгалан, дамжуулан, тогтун байх тусмаа бие нь яг адилхан байдаг гэсэн. Сэтгэл нь маш их савлгаатай хүн бие нь одоо нэгт тийм таатай байна ч гэсэн бас биш. Тийм учраас одоо биеэр нь дамжуулаад сэтгэлийн нэмжиж, сэтгэлээр нь дамжуулаад биеийг нь бас хамгааж байна гэж ойлгох. За, йогаас болоод бид хүч, тэнцвэр, уян хатан чанар буюу сонголтыг яг зэрэг өгч байдаг гэсэн. Аль нэгийг биш. Яг тэнцүү өгч байдаг. Йогоор хичээлэгчид сонголт сайтай, дээрэс нь тэнцвэртэй, дээрэс нь хүчтэй байдаг гэсэн. Йогоор хичээлэгчдийн бочингийн үед ямар байдаг гэхээр урт бөгөө хүчтэй, чадaltaй байдаг. Урт гэдэг нь ямар хүчтэй гэхээр сонголт сайтай гэсэн мөртлөө хүчтэй байдаг. Та йогтой холбоотой хүмүүсийн ямар буруу ойлголтыг засах вэ? За, йог хийхээр хүмүүс яг гоё турхай тий залуухан за тийм охтууд хийдэг гэж ойлгоод багш байна. Үгүй л дээ. Йогыг бол ямар ч насны хүн хийж болно. Хүүхдээс ахуулаад өчиг настай хүмүүс, за тэр үед том бүр ингээ хөвтөрт орсон хүмүүс ч хийх боломжтой. Тэр нь яаж хийж байгаа гэхээр одоо жишээлбэл ингээд хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүс бай тийм үү? Хөдөлгөөн хийж боломжгүй одоо эмнэлгийн орон дээр хөвчиж байгаа хүмүүс яаж үг хийх юм бэ? Анхаалын амьсгал дээр нь төвлөрүүлээд амьсгалын дасгал. Хэрвээ та амьсгал чадчих байгаа бол йог хийж чадна гэж ойлгож байна. Тийм учраас басны заа гэж байхгүй, шин шүтлэг хамаарахгүй, өргөн найрын өндөр нам өрөөсөө хамаарахгүй. Тэгэхээр хүн болгон хийж болдог гэсэн. Дэлхийн аваргаас өмнө улсын аваргын тэмцээн болох нь ойлгомжтой. Йогийн тэмцээний дүрм нь бол энгийн. Тамирчин нь 6 ширхэг байрлалын бүлэг буюу нуруу гэдээсэн, урагш тонгойсон, сунгасан, мушха, өргөсөн, гар дээр тогтсон, уруу гэсэн 6 байрлалуудаас тус бүр нэг хөдөлгөөнийг сонгон 1 2 гэсэн байдлаараа 6-аас 8 хүртэл барьж тогтох ёстой. Тэгэхээр ойролцоогоор 6-аас 8 хөдөлгөөнийг 3 минутын дотор хийж гүйцэтгэх ёстой. Бүлэг болгонд амархнаас хэцүү гэсэн байрлалууд байгаа. Тэгэд мэдээж ойлгомжтой хэцүү байрлал болох тусмаа илүү их оноотой болох болно. Тэгээд насны ангиллаар оролцсон. Хүүхдүүдийг тэгээд учиргүй томчуудтай л үзүүлээд байхгүй. Тэгээд харж байгаа шил энд нэг ч эрэгтэй хүн байхгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө хараад байхад манай Монгол улсад йогч эрэгтэй гарууд нэх цөөхөн байд юм шиг үлээ. Манай эрэгтэйчүүд маань йог хийвэл өстой дүүрэн боломж байгаа шүү.
камерыг фокуслахаа мартцсан байлий. Гачин бүрсээс юм марцсан лээ. Одоо тэгээ яа хэлэх вэ? Ийхүү ямар ч өрсөлдөгчгүй мэдээч Монгол улсын аврал болсон юм аа гэж. Хэдий өрсөлдөгчгүй ч гэсэн оролдож үзээгүй хүмүүсээс л илүү байна л гэсэн үг. Ийхүү Малайз улсад Куала Лумпур хотод болох дэлхийн 16 дахь йогийн олон улсын тэмцээнд манай багийнхан хөлгийн жолоо залсан юм. Бидний маршрут бол Улаанбаатараас Сэрэн хүртэл вагоноор яваад түүнээс Бээжин рүү онгоцоор зэв, Бээжингээс Куала Лумпур руу нисэх байсан юм. Газраа явахаар тээврийн зардал хэмнэлдэг байсан юм билээ. За ингээ вагон суугаад замын өдөр байсан. Яа амана нөгөө яа. Билгүүтэй. Бид хоёр ингэ хамт явж байна. Бид нэр ингээд яг замын үд дээр ирээл хилийн шалган дээр байжсэн чинь тентгийн цагдаа нарын энийг Ахмад дайчнд тэтгэвртэй гарч исэн байлээ. Тэгээ түүнийг өдөх ёслол хийж таарсан. 38 жилийн турш насралтгүй ингэ зүтгэсний эцэстээ өөртөө нэг юм баяр хийлгүүлж байгаа юм бахуу. Ахуугийн нэр нь одоо юу гэж хэлээ та. Ямар ч байсан та нартай бүгдэнд нь сайн сайхан бүхний өсөө өрөөё. Оо. Япон чимаа үгүй шүү дээ. Яа гэнг тэр. Энэ амын бүхтэн яаж багтдсан юм болоо гэж бодоод байна. Яг л нэг хүний судалтай нэг хүний тэргэл байгаа. Йоо яадаг гэнг машин. Японд ч зөндөө харж байгаа. Бид нэр тэгээд Бээжингийн нисэх буудлын дээр ирсэн. Бурхан минь тэр Бээжингийн нисэх буудлыг ч агуу том юм бэлээ. Манай чи хажууд нь манай Чингис хаан нисэх буудлын тоглоом шиг юм бэлээ. Би нэг гайгүй байх гэж одоо дундаа оврын чандам аваад ивсэн чинь тэрэнд харин төлбөр тооцооноо ачтیں۔ 400 мянга шиг ёо. Тэгээ тэрнийг наргагүй ихэнд ороо тэгээ төлсөн ш. Ер нь гайс нисэхдээ тэгээ жижигхэн чандам авч ивэл зүгээр юм бэлээ шүү. Онгоцны буудлаас шууд гарч ирээ хөлдөрж ш. Саун сууц. Үсэн бодсон. Юу ч юм да. Йоо, 70 мод. Шингөө. Малайзад ирсэн хамгийн анхны сэтгэл бол ямар халуун юм бэ л гэж бодсон. Бүр 100хан суудсан юм шиг л халуун юм бэлээ. Тоглоомч хүн битүү хувц өмсөл гэж өстой байхгүй юм бай. Тэгээд ямар ч байсан тэмцээн болох газараа ирсэн юм аа. Сонсныг өдөр тансаг буудлаарсан. Сэгсэйчилж. Танах ямар гоё юм сэнс угаасаа байгаа ч юм. Үнэхээр халуун. Яг юу ч юм бэ? Яаж юм халуун байж болтой юм бэ? Ямар том юм. Энд чинь тропикийн бүсийн орны халууны ч өстой басалтгүй халуун юм байна. 100-нд байгаа юм шиг л байна шүү. Та нар тийг санагдахгүй юм. Магадгүй. Энд амьддаг хүмүүстэй яг яаж юм бэ? Би нэг хараарай манайхаа ингээд хараад. Ундаас энэ. Нэр алдаггүй л хэвгүй л байна. Рамадан гэдэг ордон нь исламын ордон юм байна. Хажуудлаас. За гол аюултай. Дотор нь матар байгаа.
Оо ямар өндөр юм бэ? Бэжээ гэдэг байхгүй. За чи шууд орон орсон. Йоо. Зэрлэг байхлын зэрлэг амтай. 50 орх. Йоо. Йоо. Йогийн тэмцээн маань эхлэхэд нэлээд ойрхон болоод байлаа. Тэмцээнээс өмнө юутсан дэлхийн шилдэгүүд бүгдээрээ нэг өрөөнд ингэж бэлтгэл хийсэн байгаа. Миний хувьд бол ингэж дэлхийн шилдэгүүдтэй ингэж бэлтгэлээс сууж нэг үнэхээр нэр төр хэрэг байсан. Энэ бороо зүгээр хандстай хийчихлээ. Багштай нас нь манай Монгол хүн тэнт гоё пикок гэж юм. Нэг гар дээр пикок гэж юм. Йоо. Энэ ямар юм бэ? За, зин ахи барж идэхгүй байна. За октоуда мань хүнээс юу болж мэдцгээв? нэрээ юм бэ? 7 дахь юм бэ? За, өөр. Can I video? Окей. Яа, хардаа гайс дэлхийн хамгийн шилдэг явагчд ингээл хараа сууж шít.
Ийхүү йогийн тэмцээн маань албан ёсоор эхэлсэн юм. Орон орны йогчид өстой үнэхээр айхтар хөдөлгөөнүүдийг хийж илээ шүү. Өстой нүд өрөөдөр атал авсан. Яана яаж барнаа л гэж бодож байсан гэж. Бүр 20 жил хийсэн, насаараа ч хийсэн йог хийсэн хүмүүс байсан гэж боддоо. And being here present? Yes, absolutely you're different because last time was just thinking about me, but this time I can see all of you and then I can feel my heart pumping, so nervous. Enjoy. Яа 3-9 он авсан юм шүү дээ. Яалтчгүй гайхалтай гүйцэтгэл хийсэн юм аа. Гайхалтай. Манай охтууд маань ч үнэхээр мундаг байсан. Ингээд миний йог хийх цаг ирсэн. Тэгээд амар сандралтай байсан үнэ хэлэхэд. Тэгээд миний насны ангилд өрсөлдөж байгаа хүмүүс маань тэгээд ерөөсөө энэ зэлэг гэж би ганцаархнаа цагаан нэгнээс. Өө энэ нэгтгэвч чинь нэр амар имэлд холт юм билээ шүү дээ. Бүр хамаг мөнгө имэлд хийсэн юм уу гэмээр өстө баахан леженс гинтер авцсан ч ах шиг. Зэлэг яг 1 оноо дотоод би 4-р байранд орчихсон. Эсвэл ганцхан оноо л байсан бол би 3-р байранд ороод медаль авах байсан юм а. Зэлэг гэж. Ийм хүү дэлхийн аварч өндөрлөж байгаа манай багаас хамгийн дээд нь 4-р байранд л орсон. Яг хөө дэлхийн аваргаас медаль зулгаагаагүй ч гэсэн 4 сарын сүүлээр дахиад Азийн аваргын тэмцээн болсон. Гэхдээ энэ тэмцээнд манай томчууд маань явсан бөгөөд манай бэлгүүд ах маань 8 ангилалд оролцоод 8 медаль зулгаасан байгаа. Ингэснээр манай Монгол Азтай 2-д бичигддэг болсон байгаа гэж өстой нэр сайхан мэдээд болгосон шүү манай бэлгүүд ах. Эцэст нь би нэг зүйлийг ойлгосон.
Энэ бол йог зүгээр ч нэг энгийн дасгал хөдөлгөөн биш. Йог бол дэлхийн ертөнцтэй холбох гүүр юм. Монголын тал нутгаас дэлхийн ертөнц рүү йог л намайг гаргаж ирлээ. Англи хэл сурахаас илүүтэйгээр йог л намайг дэлхийн ертөнцтэй холбож өгөх үүрэг гүйцэтгэлээ. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Та нарт багахан ч гэсэн йогийн талаар танин мэдүүлж чадсан бол миний хэрэг боллоо. Тэгээд хүн болгон йог хийж чадна гэж хэлээд энэ бичлэгийг өндөрлөе.